өөх их хідэд байхад таглаад байна. Тэ? Өөх баг идэх хэвээр. Өөх чинь ингээ өөр янз юм байна. Одоо зарим нь болохоор сүйд өчүүний өөхийг идэх юм бол сайн. А зарим нь гадрын өөх тий, дотор өөх битгий идгээл ингээл асуудал болдог. Тэгвэл энэ таргад чинь зөвхөн өөх юм уу? Бас өөр юмнууд байна уу? За энэ тархалтыг үүсгэж байгаа хүчин зүйл маань болохоор холестеролын одоо солилцоотой холбогдож ингэж цаад бие оноогоо ухаанд бол тайлбарлагддаг байгаа. За бид байгаа холестерин маань болохоор 3-1 нь бол хоол тэжээлээр орсон холестерин, 3-2 нь бол дотоод одоо бодис солилцооны дүнд бас бид нэр холестерин ол үүсгэж байдаг. Юугаар хэлбэл бид нар уурга нүүрсөөс өөх тосоо идэнэ. Хоол идээгүй үедээ яах вэ гэхэлэр бид нар өөх болж хураасан одоо нөгөө глюкозо буюу одоо буцаагаад шатаагаад кето одоо бета эсрэлтээр шатаагаад тэгээд энэ бодис солилцоонд дин хэрэгцээтэй байгаа энергийг бол үйлдвэрлэх ёстой. Тэгтэл яадаг вэ гэхээр энэ үйл ажиллагаа маань доолдож ирээд зарцуулах одоо эрчилгээг нь багасаад тахлаар биедээ холестерол болгоод шингээгээд өөх нийтдээ авдаг гэсэн үг байна.